Тэгээ сонирхолтой юм юу бэ гэх юм бол дайн ерөөхдөө хизээ эхлэх юм бэ гэвэл ойролцоо зуны амралт дуусныхаа дараа нэг 8-9 сартай дайн ерөөхдөө ирчтэй эхэлдэг. Окей. Тийм учраас магадгүй Европны эвгүй юм 8-9 сард болох магадaltaй хэдүүлээ хүлээгээд харж ер нь Зэлийн апдейт 5 сарын 21. За өнөөдрийн апдейтээр сүүлийн хэсэгт хэдүүлээ бас биткойн ярь шүү. За окей. Эхлээд хэдүүлээ манай үндсэн багцыг ярьчих. За өнөөдөр юу орсон байгаа юм бэ гэх юм бол сүүлийн үед нэг 270,000 хэдүүлээ Nvidia нэмсэн. Хөөрхөн дэше өссөн. Ойролцоо 20% ашиг одоохон авцсан байгаа. Тэгээд юу болж байна гэх юм бол одоо жоохон амьсгаа авч байгаа. За гэхдээ Tesla амар олон Nvidia-гийн чип худалдаа авч байгаа. SoftBank амар олон Nvidia chip авч байгаа. Ер нь бол дараагийн улирлын тайлан дээр Nvidia-гийн гүйцэтгэлэл, орлого, захиалга гэх мэт шин авлага гэх нэлээд сайн гарах ёстой. Яг гэх юм бол Google компани, Facebook эдгээр бүгдээрээ юу авч байгаа юм бэ гэх юм бол Nvidia-гийн chip авч байгаа. Жишээлбэл ганцаар Elon Musk дангаараа XAI эх жилийн хугацаанд одоо эх 12 сарын хугацаанд ойролцоо 140 тэрбум долларын Nvidia chip авгинэ. Тийм учраас энэ компани санхүү үзүүлэлтүүдээр би нэг санаа зовхгүй. За Donald Trump дөнгөж сая бас Араб руу аялаад тэндээ бас Kuwait, Qatar, Saudi Arab гэх мэт шин юудлаж авч байгаа юм бэ гэх юм бол Nvidia-гийн chip авч байгаа. Тэгээ дөнгөж сая бас Францад сая нэг дата центрийн мэдээлэл орсон. Францад бас нэг томоохон цөмийн станцны хажууд админ станцны хажууд дата центр баригдах юм байна. За тэгээд тийшээ хэн чип нийлүүлэх юм бэ гэх юм бол Nvidia. Тийм учраас энэ Nvidia дээрээ нэг санаа зовх юм байхгүй. За Tesla харцгаая. Дөнгөж сая Optimus-ийн талаар шинэ мэдээлэлүүд оруулсан. Elon Musk ерөөхдөө одоо засгийн газрынхаа малгайгаа тайлаад тэр Doge Motion-оос өөрийнхөө жоохон холдуулаад тэг юунд анхаарч байгаа юм бэ гэх юм бол одоо буцаага Tesla дээрээ 100%. За яг 100% биш нөө Starlink гэх SpaceX гэх мэт ч байгаа. Гэхдээ ерөөхдөө одоо тий төрийн ажилдаа анхаарахгүй одоо өөрийнхөө үндсэн ажил дээр анхаарч байгаа. Энэ бол сайн мэдээ. Тэгээ Optimus дээр шинэ мэдээлэлүүд гарсан. За ойролцоо нэг 10 хоногийн дараа ямар мэдээлэл гараад ирэх юм бэ гэх юм бол тий CyberCab гараад ирнэ. За тэгээ CyberCab-ийн ивент дээр юу болох магадaltaй юм бэ гэх юм бол жинхэнэ одоо тий гоё юм үзүүлж чадах юм бол энэ хувьцаа маань дээшээ явах потенциал бол байгаа. Тийм учраас Tesla-гийн хувь дээр хувь эзэмшлэлээр нэг сүртэй юм байхгүй. Автомата дээр хөрөнгө оруулалт хийсэн байгаа хүмүүс нэг сүртэй санаа зовох хэрэггүй Tesla сайхан өсөө явж байна. Тэгээд Tesla унчих юм бол яах юм бэ? Tesla унчих юм бол энэ гоё компани хувьцаа илүү хямдхан өмнөдөрөө хэвлээ зүгээр цуглуулъя. Тэ? Та хувьцаатай багц сонгосон юм бол угаасаа шүү дээ 3, 4, 5, 6 жилийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Зарим бүр 10 жилийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Тийм учраас 10 жилийн дараа, 5 жилийн дараа Tesla-гийн хувьцаа 1000, 1200, 1500 хүрчих юм бол заяа 340 дээр авсан уу, 320 дээр авсан уу, 280 дээр авсан уу ялгаагүй зүгээр хэд нуурсан байгаа байхгүй юу? Elon Musk-ийн ирээдүйн төлөвөө биелчих юм бол. За дараагийнхан HIMS. Энэ Rising Triangle нэлээд хурцтай өссөн. Тэ амар хурдан. Та нэг харж байгаа юм бол 4 сарын дундуураасаа 5 сарын одоо ерөөхдөө одоо жоохон амьсгаа авч гин, одоо жоохон ирчээ алдж гин. Хэдүүлээ ерөөхдөө 20 HIMS-ийг 20% лөө тэгээ багцын 20% лөө хүртэл оруулаад тэгээд тал хуваа зараад ашиг хийгээд за тэгээд юу вэ? Одоо унчих юм бол яах юм бэ? Унчих юм бол за яв. Унчаасаа би бол унчаасаа гэж бодож байна. Яг гэх юм бол хэдүүлэнгийн одоо багц дотор баг 30-40% нугасаа кэш байгаа учраас алтны уурхаа байгаа учраас тэгээ алтны уурхаануудын хувь зарчаад манай багцын хуваарлт баг 55% зүгээр бэлэн мөнгөтэй сууж байгаа байхгүй юу? За тэгээ энэ HIMS-ийн хувьцаа дахиад унчих юм бол бурхан минь унчаасаа тийм ээ. Яг гэх юм бол хэдүүлээ энэ өмнө 60-70 доллар хүрч байхдаа тий ашгаа аваад за тэгээ ингээ унжаахтай хүмүүс сандарч ирсэн тий oh my god хувьцаа унаад байна штэ. За тэгээ төвчээртэй байсан 30 доллар дээр 35 доллар дээр 25 доллар дээр 24 доллар дээр энэ сайхан компани хувьцааг шүүрээд авсан хүмүүс тэгээ дараагийн пуужрах үе мөнгө хийсэн байхгүй. За миний зүгээс тий
дахиад тий унчаасаа бүр тултлан доош унчаасаа боломжтой юм бол энэ өсөлттэй тренд лайн байгаа штэ. Магадгүй $37 руу хүртэл унсан ч надад хамаагүй заяа. Тэгэх юм бол би дахиад тултлан авнаа. Тийм учраас хідүүлээ ийш орсон, ашиг хийсэн, маш ашигтай гарсан. Тэгээд дахиад энэ тоглоомыг дахиад тоглож ил та. Амар ойлгомжтой болж эхэлж байгаа энэ компани. Галзуу уулган шиг те хап. Тэгэл доошо буугаад ирэхээр хідүүлээ нэмж аавна, үсээ яваад ирэхээр хідүүлээ зарна. Ста nice те. Энэ компани те энэ жилдээ миний вакцины одоо өсөлтийн бараг 50-60% нийлүүлж байгаа. Тэгээд дахиад тийм болчмол баярлаа хэмстэй. Надтай цуг хөрөнгө олт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө олгох болмоор байна. За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр үүсгэж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлуу оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа таадаа бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл таад бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө олж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл таадад өгнө. Окей, Robinhood. За ингээд ёроолноос нь авч үзээд нэг өсөлтийн дээдсийг нь аваад full retraction аваад үзэх юм бол Fibonacci-гийн 1.6 дээр хүрсэн байгаа. Окей. Одоо хөгжлийн цэг дээр явж байгаа энэ хувьцаа. Тэг хөгжлийн цэг дээр явж гинэ. Тэгээд энээсээ зарах уугүй юу, ашиг авах уу гэх юм бол хэдүүлээ баг зэрэг ашиг авчаад тэгээ буцаагаад ийшээ жоохон орсон. За өмнөх оргил цэг дээр одоо тогсож байгаа. Тэгээ магадгүй энийгээ цөмөлж магадгүй. За тийм учраас Robinhood дээр санаа зовох юм ерөөсөй байх гүйцэтгэл гайхалтай бизнесний үзүүлэлт нь сайн энэ тэндээс орлогын их усүр бизнесийн шугам игнэнүүд нь ингээ нэмэгдэж байгаа. Тийм учраас энэ компани дээр санаа зовох юм ерөөсөй байхгүй. Энэ компани хувьцаа буцаага $50 руу унших юм бол хэмстэй яг адилхан хэдүүлээ яг адилхан юм хийн. Бид нар өмнө бас яг адилхан юм хийжсэн. Энэ үеэр аваад энэ үедээ жоохон ашиг аваад унахаар жоохон аваад дээшээ өсгөөр нь ашиг аваад хэмстэй яг адилхан тоглолт юм. Тийм учраас Robinhood-ийн суур бизнес амар гоё, сайхан өсөлттэйгаа үүсгэн байгуулагч нь тэнд хിവэрэ зүтгэе явж байгаа. Тэгээ хэмстэй яг адилхан. Тэгээ галзуу уулган шиг дээшээ доошоо савлаад байх юм бол тий пуужинд хүйд нь жоохон ашиг аваад навс унах үед нь нэмээд сэнгэлээл явчихна. Easy. Alibaba дээрээс үртэй хэлэх юм ерөөсөй байхгүй тий нөгөө худалдааны юм дан гараал жоохон унаал тэгээ одоо буцаагаад яваал тэгэл энэ uptrend дотроо ингээ явж байгаа тий энийг ингээ та зүүлэх юм бол тий uptrend дотор ингээл яваалаа тийм учраас энэ дээр нэг санаа зовох хэрэггүй саяны эхний үйлдвэрлэлийн тайлан дээрээ зарим хүмүүс амар муу яг хоо жоохон тааруу гарцсан гэж байгаа миний зүгээс тааруу юм ерөөсөй байхгүй Alibaba-гийн тайлан ерөөхдөө дэжгүй гарсан. Тэгээд за яг хоо энэ 7 хоногийн сүүлээр чадахгүй бах эх 7 хоногийн ихээр Alibaba-гийн үнэлгээг шинжилнэ. За S&P 500 ингээ харах юм бол одоо жоохон жоохон доошо буурах баха. Тэгээ яг хоо энэ gap-ыг ерөөхдөө дүүргэж бах. Тэгээ буцаагаад 570 560 эсвэл 548 руу буурах бах. Гэхдээ энэ хэдүүлээ харцгаая S&P 500 ерөөхдөө 4 сарын 2 дахь 3 дахьын ёроолноосоо ерөөхдөө нэлийн буцаагаад сайн өссөн байгаа. Одоо ерөөхдөө жоохон амьсгаа авах хаа. За Dow Jones дээр бас яг адилхан энэ хоёр яг адилхан. Тийм учраас энэ эдгээр сайхан recovery хийсэн буцаагаад өссөн. Одоо жоохон буцаагаад унах баха. Гэхдээ би л одоо нэг ингээд тэнгэр дэлхий сүр мөрөн гэсэн юм байхгүй. Яагаад гэх юм бол одоо утахгүй хэлчихнэ. Окей, Russell 2000 S&P 500 Dow Jones-оос хурц team recovery ерөөсөө хийгүү арай цэгцтэй. Гэхдээ ерөөхдөө бас жоохон амьсгаа нь одоо дуусчих шиг байна. Тэгээд ерөөхдөө миний таамаг юу юм бэ гэх юм бол downtrend line дээр буцаагаад ойгоод тэгээд өсөлтөө өргөжлүүлэх баха. За put call ratio энэ юу юм бэ гэх юм бол энэ өндөр байх юм бол маш олон хүмүүс хөрөнгөний зах зээл уннаа гэсэн мөрийг тавьж байгаа. Энэ бага байх юм бол хөрөнгөний зах зээл өснө гэсэн одоо хүлээлттэй байгаа. Нэг байх юм бол тэнцүү гэсэн үг. За тэгээ та харж байгаа юм бол энэ яг нөгөө Donald Trump Liberation Day худалдааны хориг ингээд хэдтэй алцаад уучлаарай алцаад эхлэх үедээ ерөөхдөө энэ нэлийн өндөр байснаа одоо ерөөхдөө буцаага буурж байгаа.
Яроолтай баг хурж явах шиг байна. Тэгээ миний хүлээлт юу юм бэ гэх юм бол одоо зах зээл жоохон сандраад эхэлж магадгүй. Тэгээ сандраад эхлэх юм бол бидний хүсэж байгаа гой компаниудын хувьцаа хямдарнаа. Тийм ч бас айх юм байхгүй. Энэ Дональд Трампын худалдааны дайнаас болж заяа хөрөнгөний зах зээлийн навс уналтаасаа болж бид нар Robinhood хямдхан үнээр авсан. Бид нар Hims хямдхан үнээр авсан. Бид нар Tesla хямдхан үнээр авсан. Ойлгож байна уу? Тийм учраас эндээсээ би ерөөсөө айхгүй байгаа. За долларын индекс нэг 7 хоногийн өмнө ярьжсэн downtrend line-ыг ерөөхдөө давцсан. Тэгээ юу л жисэн бэ гэх юм бол за ерөөхдөө буцаагаад энийг retest хийгээд тэгээ retest хийсэн. Яг 7-оод одоо өсөх магадлал бол байгаа. Гэхдээ харъя ерөөхдөө одоо энэ 7 хоногтой юм уу энэ сарда ерөөхдөө шийдвэр гарах хаа. Ерөөхдөө жоохон дээшээ өсөх юм уу эсвэл уналтаа өргөжүүлэх юм уу? Окей. TLT-гийн чартыг ингээ харах юм бол ер нь downtrend line-ийн ингээд бүр ингээд холоос бүр тий өнгөрсөн 2 жилийн хугацаанаас ингээд зурцсан байгаа. Тэгэд яг нефтийн ханштай адилхан энэ тий decreasing descending wedge дотор орсон байгаа. Тэгээд нефт нэр яг адилхан зураг гарч ирсэн. Тэгээ магадгүй 8, 9, 10 сартаа нэг шийдвэр гаргах байх. За тэгээ сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол дайн ерөөхдөө хизээ эхлэх юм бэ гэвэл ойролцоо зуны амралт дуусныхаа дараа нэг 8, 9 сартаа дайн ерөөхдөө ирчтэй эхэлдэг. Тэ. Окей. Тийм учраас магадгүй Европны эвгүй юм 8, 9 сард болох магадaltaй хэдүүлээ хүлээгээд харж ер нь. Тийм. За нефт тэ downtrend line-аас тасраа явцсан одоо retest хийж байгаа тамаг юу юм бэ гэх юм бол энэ буцаагаад доошоо явах хаа. Гэхдээ энийг харжлаа. Энэ ягаад дөнгөж сая ингээд дээшээ өссөн бэ гэвэл Израиль, Иран хооронд алдсан юм байна. Израильчууд Ираны цүмийн туршлагын одоо тэр тоног төхөөрөмж тэр агуулга тэр ингээ атомын цахилгаан сандын туршлаар явуулж байгаа. Тэгээд уран, плутониум баяжуулж байгаа юмыг бөмбөгтнө гэсэн учраас ерөөдөө зах зээл жоохон паниктаад тэгээд нефтний ханш өссөн. За. Окей, тэгээд эрчим хүчний салбар ингээ харах юм бол энэ Vanguard-ийн VDE гэсэн индексан энэ дотор yorцсон байгаа юм байл. Газ, нефт, эрчим хүчтэй холбоотой өрчим хүчний дээд бүтц тээвэр худалдааны компаниудын дотор бүгдээр орсон байгаа. Таад ингээ харж байгаа юм бол ерөөхдөө 2022 оноос хойш ерөөхдөө ингээ sideways яваалаа. За тэгээ ингээ ерөөхдөө одоо буцаагаар тэр support дээр ойгоод явж байгаа. Тэгээ магтлалтай заяа. Тэгээ Donald Trump нефт drill baby drill get энэ ерөөхдөө доошоо явах магтлалтай. Гэхдээ ерөөхдөө тодорхой юм ерөөсөө байхгүй. Тийм учраас хэдүүлээ хүлээцгээе. Bitcoin. За манай автомата багц дотор юу байгаа юм бэ гэх юм бол BITI гэсэн ETF байгаа. Тэр ETF ямар зориулттай юм бэ гэх юм бол биткойн унах юм бол тэрнээс ашиг олдог. За хэдүүлээ ийшээ хизээ хөрөнгө олт хийж гисэн бэ гэвэл биткойны үн ханш нь ойролцоо нэг 94, 95, 96 мянган доллартай байх үедээ. За тэрнээс хойш ерөөхдөө биткойн буцаагаад өссөн. Гэхдээ тий биткойн энэ дээр автоматагийн харилцагч таана. Сандрах хэрэггүй. Яагаад гэх юм бол ойролцоогоор та тийм багцын нэг 2-оос 2.5% ийш орсон байгаа учраас ерөөстөө эрсдэл эндээ гарахгүй тийм учраас амар багаар оролцсон байгаа. Нэг бол энэ унана. Нэг бол энэ үсээ явчихмал хэдүүлээ гараа явчих. За тэгээд гарах юм уу? Энийг зараад гарах юм уу? Эсвэл үржүүлээ авч үлдэх юм уу? Одоо ерөөхдөө ирэх 1-2 7 хоногийн дотор шийдэгдэх гээд байгаа. За ингээд энэ юу харагдаж байна гэх юм бол сарын чарт нь харагдаж байгаа. Тэгээ ингээ харах юм бол uptrend дотор хിവэр явж байгаа. За гэхдээ одоо энэ сартаа тий энэ ханшин дээр ойролцоо энэ 109-108 мянган доллар дээр ингээ байж ах юм бол юу харагдаж байна гэх юм бол double top гэж хэлж болно. Тий. За гэхдээ 7 хоногор үзэх юм бол double top байсан. За буцаагаад retraction хийгээд одоо өсөлт нь үргэлжлэж байгаа. За тийм учраас яач магадгүй. Гэхдээ strength index-ийг харах юм бол тий одоо буцаага жоохон хавтгаа болж эхэлж байгаа. Яг гэх юм бол
энэ 106, 107, 108 мянган доллар дээр өмнө маш олон хүмүүс худалдаа авцсан. Ийшээ хөрөнгө оолт хийсэн. За тэд нар одоо бүгд юу хийж байгаа юм бэ гэх юм бол одоо буцаага 106, 107, 108 доллар хүрч байгаа учраас ашгүй дээ. Одоо алдтаглахгүй салъя. Тийм учраас 107, 108 доллар ингээ хүрээд ирэхээр хүмүүс зараал явж байгаа. Тэгээ юу эрэхтэй юм бэ гэх юм бол шинээр худалдаж авч байгаа хүмүүс гарч ирэх ёстой. За тэр ерөөхдөө одоохондоо шийдэгтэй байгаа. Гэхдээ тэ энэ ерөөхдөө retraction байгаад өргөжлөлөө үүсэх юм бол биткойн хаавар явах магадaltaй юм бэ гэх юм бол 135 мянган доллар руу явах магадaltaй Fibonacci-гийн full нэг extension хийгээ явчих юм бол тэ. За тэгээ бүр пуужинд явчих юм бол 170 мянган доллар хүрч магадгүй. Гэхдээ хизээ нэг цагт энэ буцаагаад буурнаа. За тэгээд ерөөхдөө энэ өсөлт нь за 134 мянган доллар явах юм байна гэсэн ерөөхдөө тодорхой болоод ирчих юм бол хэдүүлээ энэ позициасаа гарчин. Тэгээ вакцины 2.5% байгаа учраас нэг угаасаа шалахгүй. Тийм учраас та сандрах нэг хэрэггүй. За тэгээд дараа нь 135 за бүр 170 мянган доллар хүрчих юм бол тэгээд хэдүүлээ энэ BITI руу хэдүүлээ буцаагаад орё. Тэгээд хэдүүлээ нэг 10%, 2.5% дээр одоо 100 мянган төгрөг хийсэн байлаа гэж бодоход та энэ 2500 төгрөг дээрээ жоохон нэг 10-15% алдгал байгаа хгүй юу. Тэр бол Tesla Mesla-гийн өсөлтөөр айл хэдийн нөхөгдсөн. Гэхдээ хэдүүлээ магадгүй дараа нь 170 мянган доллар хүрчих юм бол тийм магадгүй тийм тухайн үед буцаагаад BITI руу ороод тэгээд биткойны уналтаасаа энэ ямар нэг байдлаар хэдэн мянган төгрөг жоохон тийм 0.2 0.3% алдсан хуваа ирүүлэл олчноо. За зах зээлийн апдейт бол ийм. Тэгээд дараагийн зах зээлийн апдейт дээр хэдүүлээ эргээд уулзцгаая. За хөрөнгө оолтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо 29 доллар. За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгийн зах зээл дээр дэлгэрэнгүй мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад хувьцаалал хөрөнгө оолт хийдэг хүмүүс тий ганцхан нэг ашигтай хөрөнгө оолт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө оолт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель мэргэжлийн төвшөнд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хувьцаа ямар үнэ хааштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдхан байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шатаар бараг нэг бүтэн нэг цагийн видеогаараа 7 нэг болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл тийм Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын өсгөл яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал тийм ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ эх 3-4 жилийн хугацаанд ерөнхийдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашины үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг байна. За тэрнээс бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас тийм төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй таатай хуваалцсан. За тэгээ манай Равдан одоо энэ community руу яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлах гэж байна. За групп дотор ирээ уулзъя. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын 29 долларын төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.